Литва улсад үтсэн дараагийн музей бол анаах ухааны чиглэлийн чимэлийн хэрэгслийн музей байсан. Яг хүндээ гэвэл би төдийлөн нэг их сонирхгүй л байсан л да. Гэхдээ манай өөрөө анаахын чиглэлийн болохоор ер нь сонирхолтой штэ. Тэгээд жуулчтай нэлээд их түгээмэл үздэг юм байна. Энэ хотод ирээд гисэн. Тэгээд би нөхрийгээ дагаад битээр үтсэн л да. Тэгээд музейг үзэхэд бас нэлээд сонирхолтойсэн. Би үтсэндээ бол ерөөсөө харамсаагүй. Ягаад тэгэхээр хамгийн эхлээд нөгөө нэг дээр үед тийм ээ социализм үед апотек ямар байсан, за яаж эмээ үйлдвэрлэдэг байсан, за эмийн түүхий дээр хаанаас яаж авдаг байсан гэдэг ч юм уу. За тэг бүр дээр үеийн тийм хэрэгжилжсэн ийм эмнэлгийн хэрэгслүүд бол байсан. За тэгээд эмч нарын ийм тустай аим жижиг ийм өрөөнүүдийг ингээ зохион байгуулалтаар хийчихсэн. Бас нэлээ өндөр хөөрхөн тийм 2-3 давхар байшин байсан л да. За тэр доор нь байсан агуулгах одоо зойр энэ бол бас лут юм байлээ. Яг л нөгөө хүйтэн температурыг бариад тэгээд эмээ хадгалдаг агуулгах энэ байсан. Гэхдээ яагаад ч юм ихэнх юмнууд нь надад бол нэг их сонирхолтой биш. Яагаад тэгэхээр бид нар хэрэгжилжсэн юм хөдөө сумын эмнэлгүүдээр энэ явж байхад ингээд харагдчихсэн юмнууд бол байсан. Энэ чи 15 жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр 15 жилийн дараа л мэдээж байдал бол өөрчлөгдсөн байх гэж бодож байгаа. За тэгээд эмнэлгийн хэрэгслийг эмийг үзчихэд тэгээд буугаад ирсэн чи гинт нэг танил аяа явдгийг юу лээгээ суусан чи манай тэрэн дуул явж байгаа. Тэгэхээр би одоо ямар сайн юу лээ гинтхэн бүр ингээд бүр паникт орж байгаа юм чинь. Тэгээд буугаад ирсэн чинь тэр музейн тайлбарлаж ирсэн нэг их сургуулийн химийн профессор гэсэн чөлөөндөө гарчихсан. Тэгээд чөлөө цагаараа тэр музейд бол ажилладаг. Тэгээд нэг туслах хүүтэй тэгсэн чинь нэг хөөрхөн юу нэ Монголын төрийн албаг төрийн талбайг нэг зургийг гаргачихсан төрийн дуулыг тавьчихсан. Нэг хөөрхөн хүлээж ирсэн. Тэгээд энэ нөгөө зочдын сэтгэл бичдэг дэвтэр дээр монголоор бичээд сэтгэлээ үлдээхгүй юу гэдгийгсэн л дээ. Тэгээд сүүлийн 5 жилд ирсэн хамгийн анхны монгол хүн байна гэж тэгсэн. Тэгээд их сайхан тайлбартай тийм сайхан музей бол үзсэн байгаа. Тэгээд би кириллээр бичсэн. Харамсалтай нь ууржин монгол бичгээ бас сурах сайн алдаагүй бичиж сурах хэрэгтэй байна гэж тэр үед алдчихгүй бодогдчихсэн ийм юм болсон байгаа. Тэгэхээр манайх би энийг өөр дамжуулаад юу хэлэх гээд байна гэхлээр ер нь бол музей байгуулна гэдэг чи яг л нэг хуучны ихэнтэй хэрэгжилжсэн тэр байшинг ямар ч нэг шин дөрөх оруулахгүйгээр яг тэр нөхцөлдөө яаж исэн гэдэг тийм музей хэрэгжилжсэн хуучин юмнуудаа тавиад ингээд тэгэх юм бол маш их мэдээлэл өгд юм байна. Бүхэл бүтэн салбарын одоо хөгжлийг харуулдаг ийм сайхан зүйл юм байна гэж би ингээд бодоо явж байлаа. Тэгээд манай Монголд анаах ухааны музей байдаг бах гэж би бодож байна. Гэхдээ би үзээгүй л байгаа л да. Ер нь бол нэг жижиг юмар тэгээд олон музей байгуулад тэгээд тэрүүгээрээ жуулчдыг татсан ийм юмнууд бол их байт юм байна. Тэгээд манай нөхөр бол тэднийг чи сонирхоод байгаа байхгүй яа тэгвэл манай нөхөрт шинэ тим юмнууд байгаад байгаа байхгүй. Харин надад тэгэхээр яах вэ гэхээр ерөнхийдөө жоохон танил юмнууд байсан. Гэхдээ та бүхэн энэ музейгээр бас жоохон сонирхоод гараараа сонирхолтой байж магадгүй. Анаах ухааны музейд ийм болон анаах ухааны музейд Литва улсын музейд орж ирсэн. Тэгээд энэ музей нь эм хийх зорилготойгоор ингэж байгуулагдсан музей юм. Тэгээд энэ болохоор тийм хагалгаа хийж исэн. За тэгээд ямар нэгэн аргаар эмчилж исэн хүмүүсийн баримтууд байна. За энэ болохоор Литвийн хамгийн анхны эмч гинэ 1430 оны үед чижсэн юм да. За энэ сурагчуд байна. Much, then you get crazy and throw up and so on.
A lot of mushrooms. I used just to substitute some narcotics. Энэ болохоор нэг уламжлалт эмийнхний хэсэг юм байна л да. Тэгээд уламжлалт хэсэг гинэ. Ой, ой. Сэлгэн хаяа. Хирра. Эмчин цоо малхай. За энэ хуртас, энэ радио, утас, ширэн дээрээ. За энэ номнууд, өвчтний эмчилгээний төв, за тэр ийм том баашнд амьдардаг гэж 1924 онд ихнэртэй энэ эмч олон зэрэг цаав байна. Паркер үсгээр бичдэг байж профессор Кузма гэдэг үүдэг тоо. За энэ тохог үлдэж байна. Үзлэгийн журнал энэ нэрээр бичсэн. Ширэн дээр юм тавьдаг гэж энэ эмчийн тамга рецептнууд байж сонирхолтой. За мис засалж Кузмагийн диплом микроскоп аппарат мис заслын багчнууд за Голланд орчин 41 онд Голланд орчин энэ аялуулсан энэ зүйлсэн байна. Энэ хаалганы багчнууд байна. Энэ эпирээр наркоз өгдөг анестези маск. Энэ болохоор урдлын үед гэдэг юм шиг. Агуу байна. Тавсаг бүрнэрдэг багч. За энэ чи яасан зарим нэгэн танил шипресний тавьчих юм. Operation mage. Анаахан хөвчлэн үзээ. Түүхэн. Тэгээд урд нь болохоор дандаа эртчүүд эмч болохыг зөвшөөрдөг гэсэн юм. Энэ дээрүүд сувлагч нар эмчтэй байдаг гэсэн байна. За тэгээд сүүлийн эмчтэйчүүд эмч болохыг зөвшөөрдөг гэсэн юм. Энэ жоохон таньдаг таш гэдэг харагдаад тачин. If you want to have a pharmacy in a country, side or in a village, you have to practice for 3 years. Later on you can go there. And usually it was family business, so women were allowed. За энэ дээр явдаг. Энэ хэмээ бэлтгэдэг дээр ийсэн. Хэмээ номнууд байна. Энд мострууд байна. Так. Хэмждэг. Фрагмент байна. Шатны төрлийн онлайн автохом шууд байна. За батлаа саалт тийм ээ. Тасаа хийгээд тийшээ төдөнд хийгээ саалдаг.
хаагүй. Бүр хамхуу газар цадгалах нь юм нөхөдтэй. Тэрнийхээ доор ингэж хадгалдаг байсан. За ингээд нэг эми Баар. процесс хийгдэж чинь distillation цэвэршүүлэх, салгах, хооронд нь процессыг гаргах тийм юм тарах хэрэгэлдэг. Тэрүүнд дээр үт хэрэгжижсэн процесс нь 16-аас 17-оор 100 үнэт лабораторийн юм хэмнэлдэг гэжээ. За энэ болохоор кабинет, промент, босол шүдний чи багш байна. За энэ чинь болохоор нэг мэрэгжлийн юм ороод ирж байгаа чинь вэ? Үзлэгийн ор байна. Эмэгтэйчүүдтэй. Үзлэгийн ор байна. За энд тал байна. Бош байна. Арцэг хэмжигч байна. За тэнд бүр хөндлөлтийн багажнууд багш байна. За талнууд янз бүрээр юм байна. Йоо энэ төмрийн харсан чи бүр ажил амар үсэн байгаа шүү. Төмрийн дээр. За энэ болохоор нүдний хэвэс юм байна. Хараа шалгадаг багж. За нүдний эмчнэрийн өргөн хаяг хийж. За энэ болохоор аптек эмнэлэг аптек багш шүү. Нэртэй бэлтгэсэн. За эрдэнэ зүрэг харахгүй гэрэлтэй. За энэ зүрэг эрдэнэ аппарат байна. Рентген торакс. Og så røntgen der også. Siemens. Siemens, det er Nederland vel? Milliampere volt. Milliampere sekund. Siemens гэдэг Нидерланд гэх юм уу? Голланд гэж байна. 1978. 1809-1978. Амьдарч ирсэн юм чи эрдэнэ нэмж явж байсан. Hvordan var lys der vel?